Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Нийгэм судлал хичээл олон улсын харилцаа бүлэг сэдв хичээл номер 10. Бид юуг судлах вэ? Олон улсын харилцаа бүлэг сэдвийн хүрээнд олон улсын харилцааны дипломат бодлогын талаар өнөөдрийн хичээлээр судлах бол бид юуг чаддаг болох вэ? Олон улсын харилцааны дипломат бодлогын талаар мэдлэгүүтээж эзэмших байгаа. Хичээлийн маань агуулгын хувьд нэгдүгээр тусгаар тогтнол буюу тусгаар тогтносон улсуудын харилцааны тухай, хоёрт нь олон улсын харилцааны эргэцэн орчин, гуравт нь олон улсын харилцааны хэлбэр буюу дипломат харилцааны тухай ойлголтыг тайлбарлах байгаа. Гол ойлголт ангиллыг тогтон үзэж тэмдэглэн аваарай хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн маань сэдэв дипломат ажиллагааны талаар илүү их дэлгэрүүлж үзэх байгаа. Нэгдсэн үндэсний байгууллага нь 1945 онд үе дэлхийн 2 дугаар дайны дараагаар анх 51 улсын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан бол 193 орны бүрэлдэхүүнтэйгээр бас ногдож байна. Энэхүү байгууллагын хүрээгээр буюу олон улсын дипломат харилцааны бодлого илүү их өргөдөн тэлсэн билээ. Монгол улс нь 1946 онд анх нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнээр болох хүсэлтээ өгөөд олон улсын харилцаанд оролцох хүндэсээ тавьж байсан бол 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны гишүүн болсноороо бид нар олон улсын харилцаанд оролцох илүү их өргөн боломж нэгдсэн билээ. Дипломат харилцааны тухай Венийн конвенц буюу 1961 оны 4 сарын 18-ны өдөр батлагдсан бөгөөд 1964 оны 4-р сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон байна. Монгол улс бол 1966 оны 11 сарын 24-нд нэгд орсон байна. Тэгвэл дипломат албаны тухай Монгол улсын хууль тогтоомж олон улсын эргэцэн хэмжээний хүрээнд Монгол улсын төрийн гадаад удирдлагын зорилт чиглэлийг нэгдмэл залгамж чанарыг хадгалж замаар хөргөжүүлэх мэргэжсэн үйл ажиллагаа явуулдаг дипломатын албыг хэлдэг. Бөгөөд дипломатын албан төрийн тусгай алба байдаг. Дипломат төлөөлөгчийн газрын чиг үүргийн хувьд ямар байдгийг гэхээр нэгдүгээрт нь дипломат төлөөлөгчийн газрын тэргуун элчин сайд болон ер нь бол олон улсын байгууллага Монгол улсыг төлөөлдөг юм байна. Хоёрт нь тухайн бүс нутагтаа буюу олон улсын байгууллагын харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал бодлоо хэлэлцэх буюу шийдвэрлэх хэрэгтэй байдаг бол мөн Монгол улсын буюу хэлийн чандах Монгол улсын иргэн хуулийн этгээд дээрх хуулиас ашигснаар олон улсын эргэцэн дипломат аргаар хамгаалах ёстой буюу элчин төлөөлөгчийн газрууд бол Монгол улсын тухайн дипломат харилцааны газруудаа бол бий болгосон байдаг. Дипломат ажиллагаа нь буюу улс төр, эдийн засаг, мөн соёл, хүмүүнлэг мөн тухайн орон бүрийн шинжлэх ухааны боловсролын салбарын хүрээнд хэрэгжүүлж болдгоор онцлогтой байгаа. Соёлын дипломат ажиллагаа урлаг соёлын солилцоо, мэдээлэл сурталчилгаа, нэг үндэсний амьдралын хэв маяг нөгөөд талд ойлгуулах буюу өөртөө гадны соёлын үнэт зүйлийг хандаж хүндэтгэж хандах талаар байдаг бол урлаг соёлын мэдээллийг ойлгуулахаар бол соёл урлаг спортын салбаруудаараа дамжуулж бол хүргэдэг байгаа. Дэлхийн олон улсууд. За улс төрийн салбарын хүрээнд бол Монгол улс бол хоёр улсын хувьд нэг улс нөгөөдөө хандах байр сууриа илэрхийлэх харилцаа буюу үндсэн болдог бөгөөд олон талт дипломат ажиллагааны нэг хэлбэр бол олон улсын төрийн тэргүүнүүдэд оролцож байгаа хүндрэлтний тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэдэг буюу нэгдсэн үндэсний байгууллагууд нэлээд том гүйцэтгэдэг байгаа. Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг бид нэр өмнөх хичээлүүд дээр мөн үзсэн. Яг энэ дээр бол бид нэр өрөнд орны өндөр хөгжилтэй орнуудтай харилцах, хөрш орнуудтай харилцах, бүс нутгийн хамтын ажиллагаануудыг хөгжүүлэх гэх зэрэг маш олон буюу дипломат харилцааны бодлогууд бол мэдээж Монгол улсын гадаад төлөв үзэл баримтлал дээр байдаг. Энийг бид бүхэн дэлгэрүүлж унших нь зүйтэй байхаа гэж бодож байна. Монгол улсын дэлхийн хэмжээнд явуулж байгаа гадаад бодлогоо хэрхэн яаж явуулдаг гэхээр Аз номхон төлөө орнууд мөн Европын орнууд, Хойд Америкийн орнууд, тусгаар тогтнолын хамтын нөхөрлөлийн орнууд, ойрхон Африк, Латин Америкийн орнууд гэж байдаг бол мөн зүүн өмнөд Аз буюу Азийн бүс нутгад бол зүүн Хойд Аз, мөн Төв ба Евро Азийн бүс нутгууд тавал хамгийн түрүүнд харилцдаг гэсэн үг. Тэгэхээр бид бүхэн эдгээр харилцаж байгаа бүс нутгуудыг бол дэлхийн газрын зэрэг дээрээс бас зааж өөрсдөө мэдж авах хэрэгтэй. Энэ нь магадгүй зөвхөн танин мэдхэн хувьд биднэрт маш их хэрэгтэй мэдээлэл байгаамаа. За Орос улбаны улстай 1921 онд анх дипломат харилцааг үзүүлж байсан бол
бүгд найрамдах дотор улстай 1949 онд дипломат харилцааны бодлогыг хэрэгжүүлж байсан. За мөн 1987 онд бол Америк нэгдсэн улстай дипломат харилцааны бодлогыг Монгол улс хэрэгжүүлж байсан байна. Мөн дараагийн улс бол бүгд найрамдах Казахстан улс буюу хамгийн газар зүйн байдлаар хамгийн ойрхон 3 дахь хөрш байгаа. За 1992 онд. За бүгд найрамдах Солонгос улстай бол 1990 онд. Япон улстай бол 1972 онд тус дипломат харилцааг бодлогыг хэрэгжүүлсэн байна. Мөн дараагийн дипломат харилцаатай улс бол холбооны бүгд найрамдах Герман улс буюу 1974 онд Герман улстай дипломат харилцааны бодлогыг үргэлжлүүлсэн бол Арабын бүгд найрамдах Египт улстай 1963 онд, Австралийн холбооны улс буюу Австралитай 1972 онд тус дипломат харилцаа тогтоосон бөгөөд бүгд найрамдах Итали улстай 1970 онд, бүгд найрамдах Ардчилсан Солонгос улстай 1948 онд, бүгд найрамдах Энэтхэг улстай 1955 онд тус дипломат харилцааны бодлогыг хэрэгжүүлсэн бөгөөд энэ бол түүхэн тусан монголчууд бол төрийн алтан арамч нэрээр бол дипломат харилцааны бодлогыг өргөжлөж байсан байдаг. Монголчуудын хувьд одоогийн байдлаар 190 улстай дипломат харилцааны бодлого хэрэгжүүлсэн байдаг. Ингээд анхаарлаа хандуулсан хүүхдүүдэд баярлалаа. Хичээл намаа сайн хийгээрэй.